Өдрийн амгалан айлтгая. Монгол улсын нэгдсэн засгийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл 28-29 оны төсөөлөл орж ирж байгаа юм. Эдийн засаг нийгмийн үндсэн ёс үзүүлэлтийн төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тавигдсан тусгай шаардлага хязгаарлалтын хүрээнд харилцсан уялдааг зохистой байлгах төвшөнд л орж ирдэг л дээ. Тийм учраас би бол тооцооллыг холбогдох байгууллагууд нэлээд нарийн хийж таамаглал төсөөллүүдээ сайн гаргасан байх гэж ингэж ойлгож байгаа. Эдийн засгийн өсөлтийг бид 5.8-аар төсөөлж байгаа юм байна. Гэхдээ эргээд аваад үзэхээр зэрэг Монголын эдийн засгийн өсөлтийг хангадаг ерөөсөө 2-3 салбар л байгаа шүү дээ. Хөдөө аж ахуй, уул уурхай, боловсруулах гэсэн энэ 3 чиглэл дээр гол юм нь явдаг. Тэгэхээр өсөлттэй байсан он жилүүдтэйгээ энэ 25-26 оныг харьцуулахаар бууралтай байхгүй. Тийм учраас үнэн биднээс жоохон дэлхийн зах зээл дээр их үн өндийх юм байна. Тэгээ бит хэмжээгээ өмнөх жилээс 5 орчим сая тонноор одоо жишээ нь гол гаргаж байгаа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа учраас энэ салбараас орж ирэх эдийн засгийн өсөлт чинь жоохон дээшлэх ёстой юм биш үү? Хөдөө аж ахуйн салбар тал дээр чинь 3 жил дараалсан зуудын ард дээр энэ жил нэг жоохон 26 оны төгсгөл дээр нэг жоохон өсөлт гарч ирэх бах. За ер нь жинхэнэ өсөлт нь 27 он дээр л гарч ирнэ. Дандаа мал аж ахуйн салбарын өсөлт чинь бол газар тариалангийн салбар чинь 25 онд нэлээд сайн одоо уналт авсан. 2 үндсэн шалтгаантай. Нэг нь ган, нэг нь биднүүсийн төрийн алдаатай бодлого нөлөөлсөн. Эргээд сэргэлтийнх нь үйл явц бас энэ онтой шин давхцаад байгаа. Энүүгээр өсөлтийн чинь төсөөлөл ер нь яаж харагдаад байгаа юм бэ гэдэг асуудал байна. 3 дахь зүйл Монголын эдийн засгийн их том өсөлт чинь 2011-12 онд 17% рүү хүрсэн шүү дээ. Тэнд юуны өсөлт байсан гэхээр зэрэг оюу толгойн хөрөнгө оруулалт байсан. Тэрний 3.5 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байх гэж би ойлгодог. Гэхдээ тэгвэл одоо бид гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлээ, өр ашигын дээшлүүлээгээд 200 хэдэн тэрбумаар хязгаарлаж чад байгаа юм а 1.8 их 80 руу хүргийгээд ингээд нэг төсөл дээр гэхэд бодоод явж байгаа. Тэгвэл энэ том бүтээн байгуулалтуудыг чинь дагсан эдийн засгийн өсөлт ямар нөлөө үзүүлэх юм бэ? Тэр тооцоолол ямар юм гарч ирээд байна. Гэт энэ талаас нь нэг жоохон мэдээлэл юмнууд аммаар байна гэж. 2 дахь зүйл хүрээний нэг үндсэн үзүүлэлт бол төсвийн зарлагын дээд хэмжээ байдаг. За тэгвэл бид 26-аас 27 оноо харьцуулаад үзэхээр 3.5 их 80-ийн өсөлт авсан юм билээ. Урсгал зардал талдаа хэдийн төсөөлөл явна уу? Хөрөнгийн зардал талдаа хэдийн төсөөлөл яваад байгаа юм бэ энэ өсөлтийн? Энүүнийг нэг тодруулж одоо тайлбар юмнуудын аммаар байна. За 3 дахь миний нэг хэлмээр байгаа санаа бол энэ гадаадын зээл ашиглалтыг улсынхаа хэмжээнд нэлээн энэ хууль эрх зүйн орчинг нь боловсронгуй болгож анхааралдаа авч томоохон үнэлэлт дүгнэлт өгж явахгүй болохоо байцсан юм байна. Одоо Монгол улсад хэрэгжиж байгаа 78 төсөл арга хэмжээнд авч байгаа зээлүүдээ аваад үзсэн чинь жилдээ 113 тэрбум төгрөг. За нэгэн савчих. За Бачарал шүн нэмж 1 минутаар тодруулъя. Хугацаанд авч чадаагүй үлдэгдэл зээлийнхээ их усүрт шимтгэл төлөө явж байгаа юм байна. Эн чинь бараг үндсэндээ нэг 640 хүүхдийн 8 сургуулийн мөнгийг бид өөрсдийнхөө үйл ажиллагаанд хязгаар тавьчихад тэгээд авах ёстой их усүрээ авч чадаагүйхаа төлөө шимтгэл төлөө явж байгаа байхгүй. Тэгэхээр энүүнийг одоо хууль яриад гэдэг юм уу, онол яриад тусдаа суугаад хэрэггүй. Нэг их оронд бүгдээрээ амьдарцгааж байна. Эдийн засгийн хөгжлийн яамч тэр, сангийн яамч тэр, төсвийн тогтвортой байдлын зөвлөлөнч тэр бүгдээрээ нэгдэж энэ гадаадын зээлийг яаж үр ашигтай ашиглах юм?
үнэхээр өөрийнхөө үйл ажиллагаагаар авсан анхны хөрөнгөө нөхцдөг төслүүдээ яаж үнэлээд тэрийг төсвийн зардал талдаа гарч байгаа зардлыг оруулдаггүйгээр авч явахын тэр хөгжлийн банкаараа итер гэдэг юм тусгайлсан хуульчилж өгөхгүй бол энэ улс орон чинь хөгжихгүй нэ. Энэ төсвийн доктортой байдлын За мөн ерөнхий сайд учрал хариулна. За би төсвийн доктортой байдлын хуулийг болвол маш одоо цаг үеэ олсон зөв хууль гэж үздэг. Тийм ч учраас энэ тусгай шаардлагуудыг бариад төсвөө оруулж ирэх нь цаашаа төсвийн сахилга бол хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухлаа. Гэхдээ зайлшгүй эргэж харах шаардлагатай хэд хэдэн заалт энэ хуулинд байна гэвэл байна. Ялангуяа тэр нэг суурь тэнцэл 2% ашигтай байх. Тэр нэг юу байгаа штэ 3 сарын заалт. Хэд хэдэн эргэж харах асуудлууд байна. Бусдаар бол энэ төсвийн доктортой байдлын хууль болвол төсвийн сахилга батыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа. Энэ бол маш зөв. Тийм учраас бол засгийн газар энэ санхүүгийн сахилга бат хариуцлага бол барина. Өнөөдөр эдийн засгт харьцаа бол төсөв төрийн өмчийн компани хоёр чинь нийлээд бараг 60% өртсөн. Ерөөсөө л хувийн хвшил төргүүгээр амьдрч болохооргүй ийм эдийн засгийн харьцаатай болцсон. Тийм учраас бол бид нар зайлшгүй одоо энэ Бачарал гишүүнээс уул уурхай хөдөө аж ахуй боловсруулах үйлдвэрүүдийг барьж байгуулах энэ ажлыг зэрэгцүүлж явуулахаас гадна давхар энэ засгийн газрын дэвшүүлээд байгаа энэ чөлөөлтийн бодлогыг амлиулах ёстой. Би энэ зөвшөөрлийн хуулийг их хурлд өөрийнхөө нэрээр өргөн бариад энэ хэдэн сарч болж. Ингээ ажлын хэсэг ажлаа анхааралтай ажиглаад байхаар ерөөс амьдрал ингээд бидний хүлээхгүй байна. Эх 7 хоногийн 3 дахь стратегийн ордуудын эзэмшлийг тогтоож баялагын сан хуваарлах хуулийг нийт харалтаагаар өргөн барина. Татвар хуулийг эх 7 хоногоос хилцэж эхэлнэ. Ингээ олон одоо хүлээгдчихсэн асуудлуудыг их хурл руу оруулж ирэхэд бүгдээрээ одоо хурдан шуурхаа батлагыг батлаад буцаавал буцаагаад засах сайжруулах асуудлыг шийдэд явах нь би зөвөө гэж ингэж үзэж байгаа. Дээрэс нь мега төсөл гэдэг нэрийн цаана мега төслийг гой сонсогч иж магадгүй. Том төсөл хэрэгжүүлдэг гой модны сонсогч иж магадгүй. Тэгвэл энэ бол шалах ёстой байлаа шүү. Энэ зарим төслүүдийг. Тэгжиж явахгүй бол энэ уу цаашаа хүнд юм бэл. Тийм учраас би асуудал дээр хуулийн хэлтийн байгуулагч төр засгийн газар төр шалгаад асуудлыг мухарлжиж урагшлж явна. Тэрээс биш учрлыг мега төслийг том төслүүдийг та нар зогсоогоод байна. Энэ их гоё төсөл шүү гэж худлаа тэгж сошиалор сэвэд нэмэргүй. Би ер нь асуудлыг шинжлэх ухаанчаар ингэж прагматикаар харж ирсэн. Тийм учраас том төсөл гэдэг нэрийн дор ямар нэгэн хулгай дээр тендер юмыг хаацаална гэж байхгүй. Харин манай засгийн газар бол сая одоо уржигдрын уулзалтан дээр явуулах төслүүдэд зарласан. Явж эхэлсэн ажлуудыг ч үргэлжлүүлнэ, сайн нэг нь үргэлжлүүлнэ, шаардлага өгөн зогсоно. За хоёр дахь асуултанд инквесэд хариулъя. За Монгол улсын эдийн засгийн авч яваа уул уурхайн салбар өсөлт ямар байх вэ гэж. Өсөлт ер нь дунд хугацаанд боломжийн байна. Дүрсийн олборлолт бол доктортой үргэлжлэнэ. За оюутлогын гүний уурхайн олборлолт нэмэгдэнэ. Алтын агуулга жоохон багасч байна. Гэхдээ нийлүүлэлт доктортой байна. За уул уурхайн бүтээгдэхүүн бирж энэ арилжаагаар биржийн арилжаа идэвхжээд тогтмолжоод одоо овоо байр сууриа олоод эхэллээ. За ер нь нэг гол эрсдэл бол энэ ойрхон дорнотны өсөлт холбоотой шатхууны үнийн өсөлт аж ахуй нэгжүүдийн зардалт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нөлөөл байна. Эсрэгээр нь бол зах зээлийн идэвхжил, хэл, гайл, бомбын үйл ажиллагаа ер нь гадаад худалдан авалт төлөв тун эвтэйхэн нодингийн мөн үеэс бид нэр 2.2 тэрбум долларын илүү экспорт хийчихэд бие хэмжээ, экспорт хэмжээ 60% нэмэгдчихэд явж байна. Нэг онцгой анхаарах зүйл бол энэ геологи эрүүл агуулгын ажлыг яаралтай шинэ хөрөнгө оруулалтыг татах. Өнөөдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл, хайгуулын тусгай зөвшөөрөл. За зочин танилцуулгын нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар сургуулийн 12-ийн В ангийн багш сурагчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Та бүхэнд сурлагын өндөр амжилтыг хүсье өргөе.
За нэмж 1 минутаар хариулъя. Инкүрсэд. Иймд геологи хайгуулын гэрэл хайгуулын салбарт хөрөнгө оруулалт татах юм бодлогын арга хэмжээ яаралт авч хэрэгтэй. Ашиг тутмын одоо хуулийг яаралтай хэлцгээр өргөн барьж байгаа. За амнаатын хууль үүнд орж байгаа. Зөвхөн одоо Монгол улс 21 зэсийн нөөц тогтоогч орд байна. Энэ амнааттай холбоотойгоор Эрдэнэтэй зөөр хөрөнгө оруулалтыг хөдөлгөхгүй байна. Энийг нээсээр манай уул уурхайн салбар идэвхж том болцоо байна. За мөн уул уурхай дээр зэс нүүрсгэсэн 5 тэрбумаас дээш долларын экспорт хийж 2 тулгуур бүтээгдэхүүн байна. Одоо алтныхаа экспорт алтны батлагдсан нөөцөд ажиллах асуудлууд байна. Бид өөрсдөө ингээд гар хөлийг янз бүрийн эргэцэн зохицуул дээр хүлжигсэн зүйлүүд байдаг. 100 тонн бэлэн нөөц тогтоогдсон одоо алт бэлэн байгаад байдаг. Холборлолт ашиглалт хийж чаддаггүй. Янз бүрийн одоо гацаатай. За иргэний нийгмийн байгууллага нэртэй төрөл бүрийн одоо хөрөнгө оруулалтыг шантажлах гацаадаг байдал бол одоо орон нутагт бол нэлээд одоо хавтгаарж байна. За энэний эсрэг зохицуулалтын яаралтай одоо хатуу арга хэмжээнд авч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах юм бодлогын арга хэмжээ авах хэрэгтэй болж байна гэж. Цэнцүнгийн мөхтэй шүү.